Сайн уу? Ано байна. Энэ удаагийн видеоор би та нартай өөрийнхөө оройн арьс арчилгаа хийх зураа ер нь энэ зүүн өглөө оройд арьсаа хэрхэн арчилж байгаа вэ гэдгийг хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр өөрчилж хэлэхэд миний өөрийн арьс бол ерөөдөө энгийн хуурайд төрлийн арьс. Гэхдээ халуун зунаар бол илүүтэй энгийн хаяада холимог маягийн шинж тэмдгүүд бол гарч ирдэг. Гэхдээ ерөөдөө миний одоо ингээ ашиглаж байгаа аль болох цөөхөн бүтээгдэхүүн багтааж байгаа харьцангуй энгийн арьс арчилгаанд бол багцсан бүтээгдэхүүнийнх нь арьс нь хэрвээ хитрхи эмзэг мэдрэг биш л бол бусад бүх арьс нь бол тохирхууц ийм бүтээгдэхүүний дараалал ийм рутин гэж хэлээд та скинкер рутин байгаа юм шүү. Тэгэхээр сонирхож байгаа бол видеод өөрчлөлөө хамтаагаарай. Мөн энэхүү видеог Evroshi брэндтэй хамтран хүргэж байгаа. Би тэдний хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй anti-age global цувралын эмчилгээний шатны бүтээгдэхүүнүүдийн тухай удахгүй танилцуулах болно. Арьсаа арчилгахээс өмнө аль болох үсээ нүүрнээсээ бол холдуулчих нь зүгээр байдаг. Тэгэхээр оройдоо бол илүүтэй нэг иймэрхүү обруш гэх юм уу иймэрхүү зүйл зүгээр нүрээсээ холдуулж үл зүгээр нэмээд арталтаас үсээ боочихдоо ч гэсэндээ тохиромжтой байх бах. Ингээд нүрнээсээ үсээ холдуулчих юм бол үсэн дээр ч бүтээгдэхүүн болоод ахгүйгээр гоё ингээд арчлах боломжтой болчихж байгаа. Арьсаа арчлахад ер нь олон бүтээгдэхүүн шаардлагагүй. Хамгийн энгийн арьс арчилгаа бол цэвэрлэгээ, чийгшүүлэлт, хамгаалалт гэсэн 3 шатнаас бүрддэг. Арьсаа арай илүү арчилдаг ч юм уу те арай нэг intellectual хүмүүсийн тухайд бол энэ дунд нь нэг шат нэмэгдээд цэвэрлэгээ, эмчилгээ, чийгшүүлэлт, хамгаалалт гэсэн 4 шатнаас бүрддэг нь бий. Тэгэхээр миний одоо энэ ярьж байгаа видеод илүүтэй яг энэ 4 шатанд бол хуваагдана гэсэн үг шүү. Цэвэрлэгээ, эмчилгээ, чийгшүүлэлт болон хамгаалалт гэсэн үг. За тэгэхээр цэвэрлэгээний шат руугаа ороход ер нь өглөөдөө нүрээ буудсан эсвэл нарны тос төрөсөн ер нь гадагшаа гарсанд бол оройдоо заавал давхар цэвэрлэгээ хийх нь бол зохимжтой гэж боддог. Үндсэндээ бүх бохирдлыг бол бүрэн цэвэрлэхэд бол давхар цэвэрлэгээ буюу усан суурьтай болон тосон суурьтай цэвэрлэгчийг аль алийг нь ашиглах нь хамгийн тохиромжтой байдаг. Одоо миний хувьд ерөнхийдөө тэгж ашиглах дуртай хэн хүмүүс ч гэсэн ашиглах дуртай болж ирсэн баг. Тэгэхээр тосон суурьтай цэвэрлэгчийн шатанд бол Round Lab-ийн 1025 Docto Cleansing Oil буюу цэвэрлэгч тосыг бол ашиглаж байгаа. Миний хувьд яг ингээд нэг памп юу н ашиглаж чад хангалттай байдаг. Гэтэ өнөөдөр жоохон нүрээ массажлая гэж бодоод 1.5-аар бол авчил та. Тэгэхээр гарынхаа дунд ингээд массажлж байгаа нүүрнийхээ будаг болоод энэ бүх бохирдлыг ингэж хайлуулан арилгах зорилттой. Нэг талаасаа ингэ нөгөө давхар цэвэрлэгээ хийн буюу ерөөдөө 2 удаагийн цэвэрлэгээ хийн гэхээр хүмүүс айгүй тийм арсыг ихээр хуурай шуулах ч юм уу те хитрхи гүлчийсэн цэвэрхэн болгож магадгүй гэж бас айдаг тохиолдол байдаг юм байна л дээ. Гэхдээ эхнийхээ шатанда одоо жишээ нь давхар цэвэрлэгээний эхнийхээ шатны тосон суурьтай буюу ийм шингэн тосон за эсвэл бом буюу бальзам ийм хатуу ийм бүтцтэйгээс ингэ шингэн тос болж өөрчлөгддөг ийм цэвэрлэгч ашиглаж байгаа тохиолдолд ер нь бол арьс сэргэж хитрхи хуурайшдаггүй харин ч эсэргээрээ илүү тийм чийгсэн тэжээл авсан мэдрэмжтэй бол гарч ирдэг байгаа юм шүү. Яагаад ер нь анхан шатны цэвэрлэгээ дээр ийм тосон бүтээгдэхүүн ашиглаж ийнө вэ гэхээр үндсэндээ тос маань өөрөө тосыг хайлуулдаг. Усан суурьтай бүтээгдэхүүн болохоор илүү усан суурьтай бохирдлыг ч юм уу те хөнгөн бохирдлыг бол арилгадаг болохоор тосон болон усан гэсэн 2 янзын бүтээгдэхүүнийг бол суурьаар бол ашиглаж байгаа. Химис хормостой байгаа бол бас тэрэндээ болгоомжтой хандараа. Тосон суурьтай цэвэрлэгч хэрвээ ашиглаж байгаа бол хүмүүсийн бас алддаг нэг зүйл нь арьсаа заавал эмүүлсжүүлэх хэрэгтэй. Баг зэрэг алгаа ингээд норгож байгаад усаар ингээд арчхаар ингээд эмүүлсчээр илүү цагаараад ирдэг л дээ. Яг энгийн үед бол би яг энэ тосгуурынхаа дээр тонгоожоод энийхийг зүгээр харуулах зорилгоор ингээ өцөхөд жоохон ингээ эмүүсжүүлээд эхлэхээр ингээ тос нь ингээ сүүн цагаан болоод эхэлдэг. Тэгэхээр эхлээд ингэж эмүүсжүүлснийхаа дараа усаар арилгаж угаах юм бол энэ тос бол нүүрнээс бүрэн арилж болж чаддаг шүү. За энэ тосоо арилгах юм. Тосон суурьтай цэвэрлэгчээ яг бүрэн эмүүсжүүлсэн бол усаар угаахад бүрэн арилчихдаг. Тэгэхээр нүүрний чинь арьс юм нойтон чихтэй байгаа дээр 2 дахь шатны цэвэрлэгээ буюу усан суурьтай цэвэрлэгчээ бол ашиглах хэрэгтэй яа. Би энэ шатанд Aqualine pH balancing soothing cleansing foam-ыг бол ашиглаж байгаа. pH balancing буюу ерөөдөө арьсны хүчин шүрэлтийн тэнцвэртэй байдлыг бол хадгалах үйлчилгээтэй. Үндсэндээ pH буюу хүчин шүрэлтийн харьцаа нь арьсны өөрийнх нь төвшөнтэй нэлээд ойролцоо буюу бидний арьсны гадаргуу бол ерөөсөө баг зэрэг хүчлэг байдаг. Яг цэвэр нейтралны буюу сармаг буюу 7 дээр биш баг зэрэг хүчлэг 7-оос доошоо 5.5 6 орчим дээр бас байх үедээ байдаг. Тэгэхээр яг арьсыг ч нөө хитрхи цэмцээлгэж цэвэрлэхгүйгээр яг өөрийнх нь төвшөнд нь гэж байлгаснаар
pH balancing буюу тухайн арсны чинь өөрийн хамгаалтын бүрхүүлийг юм дээхгүйгээр арсны чинь гөрчижсэн цэвэрхэн болохгүйгээр юм чийг нь хадгалж бол цэвэрлдэг байгаа юм шүү. Тэгэхээр хэрвээ цэвэрлэг сонгож байгаа бол нэг ялангуяа 2 дахь шатны буюу усан суурьтай цэвэрлэг сонгож байгаа бол арсны чинь хүчин шүлтийн тэнцвэрийг алдагдуулахгүй тийм цэвэрлэгч байна уугүй юу гэдгийг нас анзаарч байгаарай. Энэ аквариумын хувьд болохоор өөр яг гарынхаа алганы хооронд хавсарч байгаа хөөсрүүлчдэг. Тэгээ арсыг тайвшруулах үйлчилгээтэй юм ба. Ерөнхийдөө өвөл тийшээгээ ч юм уу илүү хөвгүүдэн сэрүүний уйлралд илүү гэлэн ч юм уу арс нь юм тижэл өгсөн маягийн дуу тиймэрхүү цэвэрлэгч хэрэглэх илүү сонирхолтой байдаг бол 100 айлуулах ингээл хөөс гараал нэлээд юм халуутсан байгаа үед айлуулах нэг юм нэлээд цэвэрлж байгаа юм шиг мэдрэмж төрөө одоо авахыг хүсэхээр ингээ хөөсөн цэвэрлэгч ширээд байдаг л та. Тэгэхээр яг одоогоор бол нэг иймэрхүү байдлаар хөөсөн цэвэрлэгч ашиглаа явж байна. Ингээд цэвэрлэгээний шат дуусны дараа эмчилгээний шат руугаа орж байна. Альва арсан дээр тулгамдж байгаа асуудлууд байгаа бол яг тэр асуудлаа шийдэх зорилттой тийм илүү хүчтэй, илүү өндөр эрчимтэй үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг эмчилгээний шатанд бол ашиглахыг зөвлөдөг. Миний хувьд хөгжөртийн шинж тэмдгийг арилгах, урьсан сэргийлэх зорилготой байгаа учраас эмчилгээний шатанд өглөө болон оройдоо Евроше брендийн Anti-Age Global брендийн бүтээгдэхүүнүүдийг бол ашиглаж байгаа. Тэгэхээр өглөөнийхөө арс арчилгааны үеэр болуулын эрчимжүүлэн чангаруулах үйлчилгээтэй энэ эссенцийг бол ашиглаж байгаа. Найрлагатай sodium ascorbyl phosphate, товчоор SAP, өөрөөр хэлбэл С витамины дериватив агуулсан учраас антиоксидант үйлчилгээтэй. Тийм учраас өглөөнийхөө арс арчилгааны үеэр ашиглахад хамгийн тохиромжтой байгаад байдаг юм. Энэхүү орцсон SAP нь зөвхөн антиоксидант гэлтгүү батганы эсрэг үйлчилгээтэй байдаг гэдгийг бол онцлие. За цаашаа батганы эсрэг гэвэл энэ дотор салцилын хүчил агуулсан байгаа. Гуйжуулах хүчлүүдийн нэг BHA төрлийн хамгийн өргөн даргасан ашиглагддаг одоо гол хүчил нь бол салцилын хүчил. Мөн энэ дотор бий. Арсыг чийгшүүлэх, арсанд ингэж усыг татах үйлчилгээтэй глицериний хүртэл агуулсны дээр гол орцсон нь бол licorice root extract буюу чихэр өсний одоо үндэсний хандыг бол агуулж өгсөн байдаг. Савнаасаа гаргаж үзэх юм бол иймэрхүү гоё юм гялалтсан бол бүтэцтэй баг зэрэг нэг юм пептид гэрээ бол сурвалж гаргаж ирээд бүтэн нүүр болон хүзүүн дээрээ бол түрхэж ашиглах боломжтой байгаа юм. Үндсэндээ жиг тарааж өгөөд нүрэн дээрээ серумыг доороос нь дээшээгээ массажлж өгөх байдлаар бол түрхэхэд тохиромжтой. С витамин агуулсан учраас миний хувьд арс арчилгаандаа би өглөөнийхөө арс арчилгааны үеэр эмчилгээний шатны бүтээгдэхүүн болгож ашиглаад байгаа. Гэхдээ хүсэх юм бол зөвхөн өглөөдөө биш оройдоо ч гэсэндээ ашиглах боломжтой байгаа юм шүү. Харин оройныхаа арс арчилгааны үеэр Еврошегийн эрчимтэй чангаруулах шөнийн серумыг л ашиглаж байгаа. Дотроо 2 янзын одоо бүтэцтэй biphase буюу дээрээ тос болон серумны аль алийнх нь агууламжтай гэсэн үг юм. Сэгсэрч бол хэрэгэлдэг. Найрлагатай хамгийн одоо агуулсан хамгийн гоё орцсон бол миний бодлоор ниацинамидтай нурууг таалагддаг. Витамин B3 буюу ер нь арсныг маш өргөн хүрээний юм эерэг үзүүлэлтүүдийг, эерэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг орцуудын нэг ниацинамидыг агуулсан учраас оройн арс арчилгааныхаа үеэр одоо альва нүхчлэлтийн эсрэг энэхүү нөхрүүдэд онгойлгох гэж хэлдэг штэ. Тиймэрхүү зориултаар нэмээд батганы эсрэг нэг ялангуяа маск зүүж байгаа ч юм уу энэхүү халуун орчинд бол альва батга үүсгээс сэргийлэх зорилгоор ниацинамидтай бол бүтээгдэхүүнийг бол ашигладаг. За зөвхөн ниацинамид гэлтэлгүй бас токоферол нэмээд олон янзын ийм ургамлын ботаник гаралтай ургамлын хандуудыг агуулсан. Энэ бүтээгдэхүүний яг 98% нь байгалийн гаралтай орц найрлагыг бол багтаасан юм бэлээ. Тэр нь магадгүй сонирхолтой санагдах баг. Токоферол ацетат буюу Е витамин, за нэмээд глицерин, сквалан агуулсан учраас арсан дээр хэрэглэхэд маш амархан яг өөрөө чинь арсыг байгалийн гаралтай бүтээгдэхүүн байна гэж одоо орц найрлага байна гэж таньдаг үйлчилгээтэй байгаа. Нэг ялангуяа сквалан болон глицеринийг бол арс чинь маш их техникээр бол хүлээж авах учиртай. Тэгэхээр миний хувьд илүүтэй ингээд доороос нь дээшээгээ илж өгөх байдлаар бол түрхэн нэвтэйхэн санагддаг. Яг анхлаа түрхэхэд нэлээ тийм тослогдсон мэдрэмж яалтчгүй төрнө. Найрлагт нь өөрт нь хит хитэн үрийн тос болон сквалан агуулсан учраас тослог санагдах магадлалтай. Гэхдээ хэтэрхий тийм хүнд тос шиг ба санагдахгүй. Тос тосондоо тийм нэг нялцгай, тийм хүнд, тийм халуун тос биш. Өөрөө ингээд шингээд оршдог харьцангуй юм хөнгөн тосны мэдрэмжийг бол өгдөг учраас янз бүрийн одоо арстай хүмүүс л ашиглах боломжтой байх болов уу гэж бодож байна. Ниацинамид, Е витамин, глицерин, сквалан, үрийн одоо тоснууд зэрэг арс чинь өөрийнхөө байна гэж бол таньж болох үс юм орцуудыг агуулсан шүнийн серум бол
Иймэрхүү байна. Имчилгээний шатанд ашиглаж байгаа 2 серумын тухайд бол энэ бид илэрхийлэн мэдээллийг видеонд ор тайлбарлахад холбочихсон байгаа. Тэр хэсгийг нээж үзээд энэ удаагийн видеон дээр тийм бүхэлдэн дурдж байгаа бүтээгдэхүүнүүдийг ер нь хаанаас авах боломжтой вэ? Өөр тохиромжтой эсхийг бол шүүж олж мэдэх боломжтой мэдээллүүдийг би бүгдийг энэ видеонд ор тайлбарлахад холбогдсон байгаа. Би Еврошиг Anti-Age Global цувралаас яг имчилгээний шатны 2 бүтээгдэхүүнүүдийг сонирхон бол ашиглаж байгаа. Гэхдээ зохины тос, чийшүүрэх тос, өдөр шөнийн тос гэд нэлээд олон янз бүрийн бүтээгдэхүүн байгаа учраас яг өөртөө аль нь хэрэгтэй байна вэ гэдгийг бас туршиж үзэж байгаа сонгох боломжтой байх баг шүү. Дахин хэлэхэд бүх мэдээллийг видеонд ор тайлбарлахад оруулсан байгаа. Оройн арьс арчилгааны сүүлийн шат, харин өглөөний арьс арчилгааны сүүлээс 2 дахь шат бол чийгшүүлэх. Тэгэхээр оройдоо бол би яаж хийж байгаад арьсан дээрээ ямар нэгэн байдлаар ретиноид хэрэглэхийг бол хичээдэг. Энэ удаад бол би илүү чийгшүүлэгч тосоор дамжуулан ретиноидоо бол хэрэглэж байгаа. Энэ бол CKD-гийн Retinol Collagen цувралын яг small molecule 300 cream байна. Найрлагатаа бол агуулсан ретиноид нь ретинал over the counter буюу шууд нөгөө эмчийн жургуугаар авч ашиглах боломжтой арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд хамгийн ихээр ашиглагддаг ретиноид нь өөрөө ретинол байдаг. Харин энэ дотор агуулгадж байгаа ретинал нь ретинолтойгоо харьцуулахад бол даруй 11 дахин хурдан үйлчлэгийг үзүүлж эхэлдэг учраас тэр утгаараа нэлээд эвтэйхэн хүмүүсийн сонирхлыг бол татж байгаа баг. Миний хувьд ч гэсэн тэр нэг эвтэйхэн санагдаж байгаа. Тэгэхдээ энэ эмзэгшүүлэх одоо фактор гээл да тэр нь ретинолтойгоо харьцуулахад одоо үйлчлэл нь 11 дахин хурдан мөртлөөсөө арьсыг эмзэгшүүлээд идэггүй. Тэгэж оройн арьс арчилгааны хувьяар орой болгон хэрэглэхэд бол тохиромжтой юм байна да гэж бодод байгаа. Biphase буюу дотор юм тосны найрлагатай бүтээгдэхүүнийг ингээд хэрэгэлсэн байгаа учраас нэг талаасаа арьсыг маань аль хэдийн ингээд ретиноидны юм хүчтэй одоо нөлөөллөөс нэг талаасаа хамгаалж байгаа гэж хэлж бол энийг өөрөө бас skin sandwich буюу юм сэндвичлэх арга гэж бас нэрлэдэг л дээ. Ингэж хавчуурахтай талах шиг ингэж арьсыг хамгаалж байна гэсэн. Тэгэхээр хэрвээ оройн арьс арчилгаанда байнга ретиноид хэрэглэе гэж бодож байгаа бол нэг бол урталтны юм тосоор сэндвичлэх эсвэл магадгүй иймэрхүү ретиналтай арьсыг ингэж эмзэгшүүлээд байдаггүй найрлагатай бүтээгдэхүүнийг бол сонгож ашиглаж болох юм гэж бодлоо. Оройн арьс арчилгаа маань үндсэндээ энд хүрээд ингээд дуусч байгаа юм. За харин өглөөний арьс арчилгаа хийж исэн бол би сая имчилгээнийхаа шатаа хийчээд энийгээ түрхчээд араас нь шууд чийгшүүлэх болон нарны тосны хамгаалтын шатыг нийлүүлээд ашиглаждаг. Заавал тусад нь чийгшүүлэх тос түрхээд араас нь нарны тос түрхэхийн оронд чийгшүүлэх тосны үйлчлэгийг бас давхар өгж идэг нарны тос хэрэглэж нь хамгийн эвтэйгэн санагддаг. Одоогийн байдлаар миний угаалгын хөрөөн дотор 3 нарны тос байна. Үндснээ гурвангийн задлцсан ингээд эргэлдүүлээд ашиглаж байгаа. Яг хооронд нь нэг тийм амар их ялгаатай биш учраас би яг энэ нь гоё, тэр нь гоё гэж бас шууд хэлмээргүй. Гуруулаа надад таалагддаг. Ижилхэн зүйл нь гэвэл бүгдээрээ химийн буюу органик фильтрүүд агуулсан учраас арьсан дээр төрөхөд айгүй тийм торгомсог бүтэцтэй тийм хүнд оргуулад байдаггүй, нүүрэн дээр тийм нэг цагаан хайс үлдээгээд байдаггүй болохоор араас нь мейкап ч юм уу нүрээ буутахад тохиромжтой бодохгүй байсан ч гэсэндээ зүгээр тийм хөнгөн elegant гэдэг л дээ тийм торгомсог юм мэдрэмжтэй байдлаар үлдээдэг учраас надад айгүй тохиромжтой санагддаг юм. Аль нь бүх энэ тоснууд нь нөгөө солонгос арьс арчилгааны нарны тостой холбоотой нэг амар том скандал болсон шүү дээ. Мэдж байгаа хүмүүс мэдж байгаа. Тэр скандалыг давж гарсан яг шошгон дээр байгаа SPF 50 нэмэх нь PA нэмэх буюу 4 нэмхийн хамгаалтын факторыг бол давтсан тийм тоснууд байгаа. Бүгдээрээ миний хувьд яг л адилхан. Тийм болохоор энэ илүү энэ дутуу гэлтэхгүй. Тэгэхээр магадгүй сонирхож байгаа бол яг өөртөө хамгийн ойрхон боломжтой байгаагаас аль нэгийг сонгоод хэрэглээрэй гэж зөвлөе. Тэгэхээр яг хэрвээ нарны тос хэрэглэх гэж байгаа бол хамгийн энгийн одоо нөгөө нэг хангалттай хэмжээгээр бол хэрхэн хэрэглэх вэ гэдэг асуудал гарч ирдэг л дээ. Яг зүгээр жоохон хэрэглээл ингээл өндөр ингээд хинүүгээр ингээд төрхөөл болчихно гэж ойлгож байгаа бас тэгэж болохгүй. Яг энэ шошгон дээр байгаа SPF 50 PA 4 нэмэх ч юм уу те тухайн шошгон дээр байгаа хамгаалтыг авахын тулд бас тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр та нарт тэр хэмжээг зааж өгье гэвэл яг хуруугаа дагуулад ингээд түрхнэлтэй дээрээс эхлэв. Тэгэхээр нүүрэн дээр чинь бол зөвхөн нүүрэн дээр чинь бол энэ хоёр хурууг чинь ингээд дагуур түрхсэн хэмжээний нарны тос байх хэрэгтэй. Хүзүүрөг оруулж ирж байгаа бол 3 хуруу бол авч түрхээрээ зүйлээ. Илүү түрхсэн ч болно хэрэг хүсэх юм бол. Гэтэ хамгийн багтаа нүүр болон хүзүүрүүгээ нийлүүлээд 3 хуруунд нарнаас түрхэж байгаарай. За ерөнхийдөө арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө оройдоо хэрэглэж явахдаа би эдгээр сая видеон дээр байгаа учраас
зөвхөн нүүрэн дээр ингээ ирээд байсан баг. Гэтэ гэртээ бол би ганцаараа камер унтраалтай байгаа тохиол бүх бүтээгдэхүүн доош ингэж хүзүүрүүгээ ингэж явуулдаг. Гэтэ ингэж явах юм бол би энэ халаатан дээр ирэх гэдээс учраас хүзүүрүүгээ оруулсангүй. Гэтэ дийлгэж байгаа те. Цээж дийлгэж байгаа. Бүр ингэ доош ингээ цээж рүүгээ хүртэл түрхэж ингэж ашиглах нь зөвхөн нүүрийн чарсыг ашаа зогсохгүй хүзүүнийг ялангуяа энэ хөгшрөлтийн шинж тэмдэг хамгийн эрт гарч эхэлдэг энэ хүзүүн деколтаж буюу энэ нөгөө игэмний ясын цээжний ярсыг чсэндээ имжилж одоо хамгаалж идэг гэж хэлээ. Тэгэхээр хэрвээ гэртээ ганцаараа ингэж арчилж байгаа бол бас яг гол анхаарах зүйл бас яг тэр байгаа юм шүү гэдэг хэлээ. Би энэ видеог дуусгачаад үргэлжлээд хүзүүн рүүгээ саяны хийсэн бүх юм ба хийнэ. Сая энэ видеонд дурдсан бүх бүтээгдэхүүнийг би видеонд тайлбарлаж холбосон байгаа. Магадгүй сонирхсан илүү цаашаа дэлгэрүүлж судлаа гэх юм бол тэр дор холбосон байгаа холбоосуудаар орж үзээрэй гэж хүсье. За нэмж асууж шалруулах зүйлсүүд байх юм бол магадгүй видеонд дор комментээр хуваалцаарай. Би чадах боломжоор хариулаад явъя. Хэрвээ Instagram дээр намайг дагдаггүй бол ануу харчуу гэж ороод намайг дагаарай. За мөн арьс арчилгаа гоос сайхны тухай олон нийтлэлчийн блогийг Instagram дээр хөтэлдэг. Тэгэхээр The Second Skins.com гэсэн хаягаар ороод үзэх юм бол тэн дээр зөвхөн би биш бусад өөр арьс арчилгааны хорхойтой дуртай хүмүүсийн нэгдсэн юм зөвхөн арьс арчилгаа гоо сайхны тухай агуулгуудыг хуваалцаж байгаа блог бас тэн дээр Instagram суурьтай блог явж байгаа шүү. Тэгэхээр хэрвээ арьс арчилгаа таны дуртай дэвчин байгаа бол тэр хаягийг бас заавал дагаарай гэж хүсье. Тэгэхээр энэ удаагийн видеог хүрэхэд хамтран ажилласан Evroche брэндэд баярлалаа. Бидний anti-age global цувралын бүтээгдэхүүнүүдийг сонирхож үзээрэй. Би видеонд тайлбарлаж холбочихсон байгаа. Энэ удаагийн видеод хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор том утгагүй иргэд уулзъя. Баяр таа.